Баяр баясгалан олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 4-р бүлэг Солонгос дахь халдлага. Янжмаа гэрлээд хэдэн сарын дараа жирэмсэн болсон ба энэ нь түүний бүтэн төлөвлөж хүссэн анхны тээлт байсан ч тэр жирэмсний маш их хордлоготой байв. Яг тэр үед хүдрээтэйгээ ахуулсан гэрэл зураг дээр жинсэн өмд цайвар цэнхэр ханцоогүй цамц өмссөн. Бэлхүүс хүрсэн урт үсээ задгай боож нэг мөрөндөө унжуулсан залуу бүсгүй харагдаж байлаа. Түүний бие авч яваа байдал нь түүнд энэ хорвоо огтхоонч хамаагүй мэд байв. Ингээд хүдрээ Америк явахаар шийдэж Ундрагийн сурч байсан газрын ойролцоо Хойд Каролина мужийн Ралей хотод очиод ажил хайж байх үед Янжмаад бодох зүйл их байсан юм. Хүдрээ бас хэлний сургуульд орохыг хүсэж байв. Янжмаа гадаадад докторантурт сурахыг хүсэж, тавигддаг гол шаардлагын дагуу англи хэлний төвшин тогтоох TOEFL-ийн шалгалтад бэлдэж байв. Тэр хизээ нэгэн цагт Америкт суралцах болно гэж найдаж байжээ. Ингээд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх ёстой гэдгээ ойлгосон юм. Хүдрээг Америк явахт нь амралтын хамаг мөнгөө $1 болгож өгөөд явуулсан болохоор халаасны мөнгө муутай байлаа. Тиймээс өлмөн зэлмэн хоолунд багтаан улмаас тэр жин хасч байв. Мөн дээрээс нь жирэмсний хордлого ихтэй байсан учраас хоолны үнэрч авч чадахгүй байв. Харин хүдрээ эхнэрээ сансан ч хэлний сургуулийнхан Солонгос эмэгтэй жирэмсэн эхнэрээ ганцаарнг нь үлдээснийг зэмлэх хүртэл Америкийн амьдралын 5 тухад дасснаа мэдэв. Тиймээс Янжмаагийн төрсөн өдрөөр буюу 10 дугаар сарын 4-нд хүдрээ түүнд бөгж, гуталж, хинсэн өмд жирэмсний хувцас явуулжээ. Харин Янжмаагийн хадам ээж Бат тогтох. Товчхондоо бол Батаа гэж дууддаг. Хүдрээгийн илгээмжийг бэрээсээ өмнө үзжээ. Намхан биетэй, эрч хүчтэй, хар үстэй энэ эмэгтэй Ойрдын том аймгийн дид бүлэг болох Загчин овгийн хүн байв. Тэр бодолтой ямиг онгоолгоод бүх шинэ хувцсыг хараад хүдрээгийн загтлыг уншихдаа хүүгээ өхөөрдөн инээсэн нь хайртай хүнээс нь өөрт нь ирсэн захиаг задалж уншсныг хараад гайхаж гомдсон Янжмааг өрөөнөөс гүйн гарч уйлахад хүргэжээ. Янжмаа тэднээс ангижрахыг гуйхад хүдрээ 11-р сард Америкаас буцаж ирснээр залбиралт нь хариу ирсэн юм. Тэгээд эцгийнх нь хэсэг хугацаанд Америкийн нэгдсэн улс руу явж хосууд хоёулахнаа үлджээ. Ингээд Янжмаа 1-р сард TOEFL-ийн шалгалтаа өгч чадсан ч цусны даралт нь ихсэж хуурамч дуншилт жирэмсний сүүлийн сарыг нь аимшигтай болгосон юм. Тэрээр 2-р сарын 9-нд хүү төрүүлжээ. Хүүхдэд эцэг нь нэр өгдөг заншилтаач хүдрээ ууган хүүдээ нэр өгөхийг ааваасаа хүсжээ. Аав Агван Ловсон нь Америкаас удсаар холбогдсон аж хүүдээ Дашним гэдэг нэрийг өгөв. Ингээд 2003 оны 9-р сард хадмууд нь буцаж ирэхэд амьдрал нь тогтворчсон байлаа. Хэдэн 7 хоногийн дараа Янжмаагийн 25 насны төрсөн өдрөөр гамшиг тохиолдов. Аавынх нь зүрх өвдөж, хүдрээ машинаасаа хулгаад юмаа алдчихсан байсан тул ямар ч найр төлөвлөгөөгүй эгэл жирийн өдөр байлаа. Даш хүү ойролцоогоор 8 сартай байсан бөгөөд эргэн тойрондоо мөлхөн тоглож байв. Тэр үед хадам аав Агван Лусан хүн болгонд оройн хоолнд хуушур хийж өгчхөөд зүгээр л хэвтэж байхдаа зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний хийсэн хуушур хөрчиж амжаагүй байхад энэ явдал болсон тул Батад маш хүнд цохилт болж сэтгэл санаагаар унан хэдэн жудаа биеийн муудаж муужирч унсан билээ. Харин Батаа нөхрийнхөө үхэлд Янжмаагийн Христ итгэлийг буруутгаж эхлэв. Энэ талаар байнга өдөөн хатгаж байсан нь Янжмаа өрийнхээ амийг өршөөхийг Бурханаас гуйсан ээжийн тухай буддын шашны домгийг ярихад хүргэжээ. Эл домогт өгүүлэхдээ нэгэн хүний хүүхэд нас барж тэр эмэгтэй хүүхдээ дахин амьлуулж өгөхийг Бурханаас гуйв. Бурхан түүнд ямар ч асуудалгүй
Харин чи хайртай хүнээ алдаагүй гэр бүл байвал надад тэднээс 1/10 үр авчирч өг гэж хэлв. Тэр эмэгтэй хүмүүсийн хаалгыг тогшиж үр гуйж эхлэх хүртлээр үүнийг амархан гэж бодож байсан юм. Баян ядуу гэлтгүй ярилцсан хүн бүрийн гэр бүл нас барсан хүн байдгийг тэр олж мэдэв. Бурхан түүний хүсэлтийг зөвшөөрөх боломжгүйг тэр ойлгожээ. Энэ түүх хадам ээжийг нь тайвшруулж нөхрөө зөв эмчид үзүүлээгүй гэж өөрийгөө буруутгажээ. Бүх гэр бүлийг зочирдуулсан 10 дугаар сарын 4-ний энэ явдлаас болоод хүдрээ дараагийн 15 жилд эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж чадаагүй билээ. Тэрээр 2018 онд буюу Янжмаагийн 40 насны төрсөн өдрөөр гэр бүлийн бусад гишүүд дүү идрэн түүнийг энэ өдрийн төлөө харамсгаа болоход урайлснаар Янжмаагийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж гэр бүлээрээ тайвширчээ. Гэвч Янжмаа цаашид тэр газарт амьдрах боломжгүйгээ мэдэж байв. Америкийн сургуульд хандаад тэнцсэн ч тэтгэлэг олдох боломж гараагүй тул тэрээр KAIST хэмээх Солонгосын шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэхээр шийджээ. Энэ бол өмнөд Солонгосын баруун төвийн Тэжон хотын захын Ёсонг-gu дахь сургууль байв. Тэнд тэрээр хэрэглээний математик, статистикийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалах боломжтой байлаа. Тэр оны сүүлээр бүрэн тэтгэлэг авснаа мэдээд 2004 оны 2 дугаар сард хүүгээ өөрийн эцэг эхтэйгээ үлдээж Солонгос руу явсан юм. Ингээд Янжмаагийн сургалтын тэтгэлэг бүхэлдээ хичээлдэн зориулагддаг байжээ. Ээжийнх нь түүнд өгч чадах бүх мөнгө нь $100 байв. Харин хүдрээ 8 дугаар сард ойролцоох Чуннам үндэсний их сургуульд хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар тэтгэлэг аваад ирсэн байлаа. Хүдрээ ирэх үеэр байрны барьцааны мөнгөө тэтгэлгээсээ зээлээд өгсөн тул бараг мөнгөгүй болж тэд маш бага хоол иддэг байв. Ердийн хоол нь гэвэл таалах кетчуп байсан. 7 хоногийн турш түүнийг эдэн. Цорын ганц бүтэн хоол иддэг байсан нь ням гарагт сүмээс өгдөг хоол байв. Заримдаа Янжмаа хоолгүй удаан явдаг байв. Ингээд тэд 2005 оны 100 даш хүүгээ Солонгос руу авчирчээ. Солонгос их сорилттой мөн KAIST хэцүү сургууль байлаа. Янжмаагийн дотор байрны ойролцоох дов толгод нь сүнс чөтгөр шүглсэн газар байсан юм. Тэр тэндээс сүнсний хашгиралдаан сонсож, жихүүдэс хөрөм хүүтэн уур амьсгалыг мэдэрдэг байв. Эцэст нь хэн нэгэн түүнд өмнөх дайны үеэр олон хүн өлсгөлөнд нэрвэгдэн тэнд нас барсан гэж ярив. Энэ үед Янжмаа сүнслэг ертөнцийн сайн муу аль алийг нь ялгаж ойлгодог болсноо мэдэв. Тэр амьдарч байсан орон сууцныхаа хуучин оршин суугчдын мэдрэмжийг авч тухайн газрын сүнслэг түүхийг мэдэрч эхлэв. Тэр шинэ Монгол орчуулгын Библийг илүү их уншиж, Бурханаас удирдамж гуйж эхлэв. Удалгүй тэрээр оюутны хотхны ойролцоо орших Дэдүк Хамбитийн Пресбитериан чуулганыг олжээ. Солонгост Евангелийн Христ итгэл Монголоос хамаагүй удаан тогтнож, сүмүүд теологийн хувьд илүү хөгжсөн байх хандлагатай тул тэрээр тэдний бүх үйл үйлчлэлд оролцдог байв. Grace Choi гэдэг эмэгтэй түүнтэй танилцаж, Орегамужийн Бивертон хотод байдаг сайн самар хүн гэж нэрлэгддэг байгууллагынхаа талаар түүнд ярьжээ. Янжмаа мөн сүмд явдаг Дин Сьюзен Арганбрайт гэдэг Америк хостой танилцжээ. Янжмаа мөн сүмд явдаг Дин Сьюзен Арганбрайт гэдэг Америк хостой танилцжээ. Нөхөр нь KAIST-ийн математикийн профессор аж. Ингээд хүдрээ гэрсний дараа тэр хоёр өөр монголчуудыг сүмд авчирч их сургуулийн монгол оюутнуудад тусалж эхлэв. Бусад олон орны оюутнуудыг бодвол монголчуудад санхүүгийн дэмжлэг их хэрэгтэй байгаа учраас хүдрээ Янжмаа хоёр Чуннамын их сургуульд хүсэлт гаргаснаар монгол оюутнуудын сургалтын төлбөрийг нэлээд хөнгөлөхийг зөвшөөрчээ. Үүний ачаар олон монгол оюутан Чуннамын их сургуульд суралцсан билээ. Хосууд бизнес эрхлэх чадвараа ашиглан захаас бөөний үнээр хүнс худалдан авч түүнийг оюутнуудад жижиглэнгийн үнээр зарж дугуй болон компьютер засаж
Мөн оюутнуудад цаашдын магистрийн сургалтад хамрагдах эссе өргөдөл бичигт нь тусалж байв. Эцэст нь машин худалдаж авах хэмжээний хангалттай мөнгө олов. Тэд зуны улиралд оюутнуудын эд зүйлсийг нь гэртээ үн төлбөргүй агуулж олон оюутан хоололдог байв. Кайстэд олон улсын оюутнуудтай ажиллаж байсан Грейс Чой эрүүл мэндийн даатгалгүй олон монголчууд эмчээс үн төлбөргүй зөвлөгөө авахд маш их тусалсан. Ингээд Янжма 2 дахь хүүгээ тээж байсан. 2006 оны ихээр Тэнхмийн уулзалтын дараа багш нь Янжмагийн тэтгэлгийг нэмж төгсөх ангийн Солонгос эрэгтэй докторант оюутан тэтгэлгээ алджээ. Кайстийн өрсөлдөөнд энэ уур амьсгалд хямарч бухимдсан залуу компьютерийн ард сууж байсан Янжмагийн толгой руу нь бейсболын төмөр цохиураар цохих хүртэл жирэмслэлт нь ямарч эрсдэлгүй байсан юм. Тэд дундын албан тасалгаанд өөр 3-4 оюутантай хамт суудаг байв. Өвчнөд шаналж цусан урссан Янжма ажлын өрөөнөөсөө гүйн гарч ирээд шалан дээр унав. Аава, тэр юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Түүнийг уучлаач гэж тэр залбирав. Харин энэ үед эхнэрээ авахаар ажил руу нэрж явсан хүдрээгийн дэрэгдүр эмнэлгийн түргэн тусламжийн машин дохиогоо хангинуулан явхад тэр яагаад ч юм ямар нэг зүйл буруу болсныг гинт мэдрэв. Янжмаг ухаан ороход хүдрээч түргэний тэрэгч ирж гисэн байв. Аз болж хүдрээ эхнэрийг нь цогсон залууд гар хүрээгүй. Тухайн үед хичнээн уур нь хүрсэн ч жирэмсэн эхнэр гидсэндээ хүүхдтэй санаа тавин тэр залууг орхисон байна. Гадагшаа маш их цус алдаж Янжмагийн хуйханд 7 ойдол тавигдах шаардлагатай байсан ч азар дотроо цус алдаагүй байв. Энэ үйл явдал бүхэлдээ Кайстийн нэр хүндийг унгах учраас цагдаа нар хадлага үйлдэгчийг буруутгаагүй юм. Юм муугар ирэхийг мэдэрсэн Янжма Солонгост амьдардаг эгч Дашкатайгаа холбогдов. Дашка эмнэлэгт ирж Янжмад орчуулж тусалсан ч цагдаа нар тоолгүй яваад өгөв. Харин ч энэ хэрэгт Янжмаг буруутгаж эрүүл мэндийн даатгал болон банкны дансыг нь хаажээ. Харин Арган Брайтынхан эмнэлэгт ирж түүний төлөө залбирч байсан ч тэдний хувьд Солонгос залууг Монгол оюутантай эсрэгцүүлэх эмзэг нөхцөл үүссэн байлаа. Янжма тэдний сайхан сэтгэлийг хизээж мартаагүй. Кайстийн сувлагч таригны доргилтоос болж Янжмагийн толгойн эргэж даралт нь өндөр байгааг анзаархад сургуулийнхан үхэлтэй холбогдвол бүр муу PR болно гэдгийг хожууж гисэн ойлгоод жижиг эмнэлэгт хэвтэх мөнгийг нь төлсөн юм. Тэгтэл хадлаа үлдэгчийн ээж асар том сагстай жимстэй ирж Янжмагаас хүүгээ өршөөхийг гуйжээ. Янжма би түүнийг аль хэдийн уучлсан гэв. Гэвч түүний солонгос хэл муу ээж нь англиар ярьж чаддаггүй байв. Янжма энэ бүх үйл явцын туршид амар амгаланг мэдэрсэндээ гайхаж байв. Тэрээр магистрийн ангиа дүүргэж Солонгост докторантурт суралцах тэтгэлэг авсан ч энэхүү халдлага нь түүнийг тус улсыг орхин явахад хүргэсэн юм. Янжма сургуулийг шүүхэд өгөхгүй гэсэн бичигт гарын үсэг зурхаас өөр аргагүй болсон юм. Халдсан этгээд нээгч зоос төлөөгүй. Янжма тэр залуу руу залгаад уучласнаа хэлэв. Харин тэр залуу зүгээр л уучлаарай гэж хэлж тэр хоёр хамтдаа кофе уужээ. Өдрөө түүнийг шүүхэд өгөхийг хүссэн ч Янжма зүгээр орхихыг хүссэн юм. Ингээд хашним 2006 оны 3 дугаар сарын 10-нд төрж өдрөө хүүдээ нэр өгөв. Төрснийхөө дараа Янжма кимчи замагтаа шөлөөр тэнхрэв. Гэвч шинхэн ээж Солонгост өнгөрүүлэх өдрүүд нь сөөрч буйг мэдэрсэн юм. Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дювиний бичсэн Баяр баясгалан олох нь буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 4-р бүлгийг та хүлээн авч сонслоо.